Bonjour. За, битээр одоо Парис руу явах гээд. Тэгээ хотын төвөөр ирэхэд Улаанбаатараар явж байна. За мэдгүй. За ямар ч тач өнөөдрөөс битээр влого буцааж хийж эхлэхээр болж байна. Тэгээд өнөөдөр болохоор орой 18 цагаас Бээжин яваад тэгээд Бээжингээс цаашаа маргааш нь Парис руу явна. Ямар вэ? Багчи. Тэгээ өмнө болохоор битээр чи 24 онд явсан баха тий. Тэгээ 24 оны явж байгаа. Тэгээ дараа нь жилийн дараа босоод явж байна. Хоёр. Тийм хоёр. За битээр сая орж нэг бэлэн авч явах нэг цөөн евро солиоч явж байна. Тэгээ уусаа Apple Pay холбогдсон болохоор очоо шууд Apple Pay өрөөдөө төлбөрөө хийгээ явахад асуудалгүй байх гэж бодож байна. Тэгээд Apple Pay. Юунуудаар нь өмнө битээр очиход болохоор Мардуша дандаа карттай явдаг гэсэн. Би болохоор дандаа бэлэн мөнгөтэй явдаг гэсэн. Энэ удаа битээр Apple Pay өрөө тэгээ шууд төлбөрлөлөө явахад асуудалгүй болов гэж бодож шүү дээ. Өдөр хэд хоног баахан бороо орж жоод өнөөдрөөс эхлээд Айгуу гоё зам шиг байна уу? яг сайхан халуун байна. Утасны градусаар бол 20 градус гэж заагаад байна. Тэг хэдэн градус юм бүү мэд. Гэтэ энийг цагаан юм болчмоор байна тий. Йоо. Бараг цас юм ааш. За тэгээд битээр замаараа ээж дээр очичоод тэгээд аниг аваад тэгээд шууд нисэх буудлын руу явлаа. Засану. За бид одоо нисэх буудлын модерн намаасаа тэгээд сайхан Монгол хоолой идэх гэж байна. Тэгээд ер нь ягаад ч юм өнөөдөр нэг жоохон сайхан цөөн идмээр санагдаад тэгээд сайхан цөөн идэх гээд байж байна. Одоо бид болохоор интернетээс Бээжин гараад тэгээд Бээжин дээрээ 18 цаг орчим ер нь бол байхаа. Тэгээд цаашаага Парисын Charles de Gaulle гээд аэропорт руу очих. Тиймэрхүү байна. Яг Бээжин дээр очиод ямар хуу цаг агаартай байгааг сайн мэдэхгүй. Бээж ороогүй. Сонирхолтой санагч. Хамгийн сүүлд нь Мардуша дээр нөгөө Universal ороод тэг гэж юу бээж явсан газраар. Тэгээд Бээжин капиталынхаа хажууд нөгөө нэг жижигхэн буудлаа. Тэр буудлал руу ороод амарч хэл гэж бодож илээ. Ууны яг бас төмөн өрөө өгнө бол бас гоё л доо. Ямар халуун байна. За бид Бээжин капитал дээр ирсэн. Гэсэн чинь амар халуун байна. За ямар хөө? Ойрд нисээгөө. 2 цаг 30 минут. Чанга байлаа. Ингээд явгооч энэ аэропортоо орхиод очиж байгаа. Одоо хаалта. Тэнгүүч айж байгаа. За бид хотелдээ ирсэн. Бээжин капиталтай хамгийн ойрхон, Эксподлтой хамгийн ойрхон хотелд ирсэн байна.
Сая яг нэг жоохон сонирн боллоо. Өмнө ингээл такси дуудаж хахад яг ингээд үнийн саналаа гаргаад тэгээ яг тэр үнийн саналтаа л ер нь л төлбөр төлдөг байхгүй. Тэгсэн чинь сая юу яасан чинь амар сонир. Илүү мөнгө авчих. Тэгээд нөгөө тийс мэдхгүй чинь тэгээд Вау. юу юм да. Гэхдээ энэ жоо харчихсан жоо ондоо шүү. Эдгээр зураг гэхдээ амар сайн авна. Би та нарт харуулъя заяа. За ингээд 0 ийм. За ингээд хинчээний ийм юмтай. За ингээд 2 ортой. За ингээд ер нь бол болоо. Гэхдээ зурган дээр бол бүр айгүй гоё харагдчихсан. Зурган дээр бүр айгүй гоё харагдчихсан. За бидэд одоо ингэсэж хагаад юу байна? Бидэд одоо ингэсэж хагаад гарч жоо. Манай ууш өглөөний цай уух юм арнаа. 2 цаг 30 минут дунджаар онгоцоор нисэж ирсэн. Тэгэхдээ бид амар ядарлаач. Мэдгүй манай хэд яасан юм бэ? Би л амар ядарлаа. Ойр донгоцсон суугаагүй. Bonjour à tous. За бидэд одоо за өглөөний мэнд. За бидэд одоо хятадын буудлаасаа гараад буцаад аэропорт руу явж байна. Энэ хэдий юм бэ? Энэ 38. Нэг юм багэцтэй унаатай. Нэг 38 юм. Нэг юм пичтэй очиж. Нямгаа юм. Бид нэг одоо Бээжин капитал аэропорт. Одоо эндээсээ цаашаа Парисын Шарль де Гауль аэропорт. Харин тий. Шууд. За бидэд одоо Парисынхаа онгоцны суух гэж байна. Миний нөрч бүгэлсэн юм. Надад шинэ байна. 携带行李，请走直梯。 If you have luggage, please take the elevator. 携带行李，请走。 지금 부침대 소상. 고루고루 좋은데 아직도 쓰네. 더 먹지. Салат. 삼활
яваад байна гэсэн чинь Бээжин орсноо буцаад Монгол руугаа мандал говийнхаа дээгүүр явж очив.